Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Ингээд удахгүй болох үндэсний бичиг үсгийн баяр зориулаад Монгол бичигтэй холбоотой хүмүүсийн олон талаа авдаг асуултуудад товчхон хариулт өгөөд явъя гэж бодсон юм аа. Өнөөдөр онцлох сэдэв маань монгол бичгийн нэрүүд. За хамгийн түрүүнд онцлох нэр маань босоо бичиг гэдэг нэр томьёо. За бид нар энэ нэр томьёо хэрэглэлээ болцохныг зүйл нь болохоор дэлхийд ганцхан босоо бичиг гэх юм бол одоо бас үнээс жоохон өөр болчих гээд байдаг талтай. Дэлхийн улам бичиг үсгүүд дотор босоо чиглэлтэй бичдэг бас бичиг үсгүүд байдаг. Тийм учраас хэрвээ яг энэ чиглэлийг онцлоё гэж байгаа бол босоо монгол бичгээ гэж тодруулсан зүйл баха гэж бодож байна. За дараагийн нэр томьёо болохоор үндэсний бичиг гэдэг нэр томьёо. За энэ нэр томьёо бол 2015 онд монгол хэлний тухай хуульд ингэж орсон байдаг учраас хэлдэг. Бас нэг нэр томьёо бол хуучин монгол бичиг гэдэг нэр томьёо. За энэ нэр томьёо баг одоо социализм үед буюу бидний кирилл бичиг авсантай холбоотойгоор бий болсон гэж хэлж болох. Гэхдээ одоо бас яг бодолцох зүйл юу байдаг вэ гэхээр хэрвээ хуучин гэж хэлчих юм бол одоо цаана ямар нэг байдлаар хэрэггүй юм уу одоо тий үеийн өнгөрөөсөн гэдэг агуулга дагалдаад орж ирчихэд байдаг. Учир нь бид одоо орчин үед монгол бичгээ олон нийтээрээ сурах идэх ирмэлцэл дүүрэн болж байна. За түнчлэн төрийн албан бичгийн хос бичгээр хөтлөх болсон гэх мэт олон зүйлийн учир шалтгаанууд байдаг. Үүнийгээ бас бодлож хэрэглэх зүйтэй болов. За олон нийтийн тунд түгээмэл хэрэглэдэг нэг нэр томьёо уйгуржин монгол бичиг гэдэг нэр томьёо. За энэний цаана бол хоёр агуулга байдаг. Нэг нь болохоор монголчууд бичиг үсгээ уйгураас авсан гэж үздэг. Энэ үзлийг илэрхийлэхийн тулд хэрэгэлдэг. За нөгөөх нь болохоор 13-аас 15 дугаар зууны үеийн монгол бичгийн тодорхой нэгэн онцлог бүхий тик хэлбэртэй холбоотойгоор хэрэгэлдэг юм байна. За гэтэл монгол бичгийн үүсэл гарлыг тайлбарласан сүүлийн үеийн судалгаанууд монгол бичгийг бид согдоос уйгуртай зэрэг авч хэрэгэлсэн гэдэг учраас үүнийг бас бодолцох хэрэгтэй болов. За тэгээд бас хэрэгэлдэг нэг нэр томьёо болохоор худан монгол бичиг гэдэг нэр томьёо. За энийг бол хуудтай юм уу одоо олон янзаар уншдаг төвхтэй бэрхшээлтэй гэдэг талаас нь тайлбарлах гэдэг тал байдаг боловч яг үнэндээ энэ нэр томьёо бол баруун монгол болоод халимаг хэл нь анхны уугуул гэсэн утгатай байдаг. За тэгэхээр эцэст нь миний хувьд одоо хамгийн их түлхүү хэрэглээсэй гэж боддог нэр бол монгол бичиг гэдэг нэр томьёо. За монгол бичиг гэдэг нэрлэхээр бол олон нийтээрээ олон 100 жилээрээ хэрэглээд хөвччихсэн нэр томьёо байх нь. За тэгээд монгол бичиг гэж хэлсний цаана бол монголчуудын хэрэглэж ирсэн 10 гаруй бичиг үсгийн дундаас хамгийн урт удаан хугацаанд хэрэглэж байгаа, хамгийн өргөн удам нутагт хэрэглэж байсан. За тэгээд Чингис хаан албан ёсны төрийн бичиг болгосон бичгийг эргэлзээгүйгээр бүгдээрээ ойлгодог. Тийм учраас миний хувьд бол монгол бичиг гэдэг нэр томьёогоо илүү түлхүү хэрэглэх гээд байдаг юм талтай. За ингээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.